За нэгдүгээр бүлэг ерөнхий зүйл гэж байгаа. За ерөнхий зүйл дээр бол за сая хэлсэнчлэн СЦБ-ийн чиглэлийн одоо бүх ажилчид одоо мөрдөж ажиллана. За онцлог заалтуудыг ерөнхийдөө яриад явъя. За ангиудын одоо техникийн баримт бичиг хариуцсан инженер, за шичээтэд те. За ТТГ-ийн байгууламжид засвар үйлчилгээ хийдэг ЭТА. За энд шичээс, шээс, за шичээцээ, за бүх механик, монтёрууд гэдэг ингээ бүгд орно. За мөн зурслын байгууллага буюу одоо НДП дор проект гэж байгаа. Зурслын байгууллагын ТТХ-гийн байгууламжийн зурцал боловсруулдаг ажилтнаар нараас дагаж мөрдөх нэ. Мөн тэднэрт хамаатай заавар гэсэн үг. За мөн бидний одоо НДП-тэй харилцах харилцааг бас энэхүү заавраар бас зохицуулж өгсөн байгаа. За 1-3 дээр тохиол холбооны алба анги нь техникийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж болно гэсэн байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ерөөсөө та бүгдээрээ л энэ ажлын хэсэгт орсон байгаа л гэсэн үг. Одоо алба ангийн одоо бүх инженер техникийн ажилчдууд одоо энэ ажлын хэсгээ л гэж ойлгож байна. За нэгэн талаа дээр зарчмын схемийг нэг хуудас дээр багтааж хийнэ. Схем нь хэрвээ их хэмжээтэй байвал А3-ын формат дээр одоо хийж дэвтэрлэнэ гэсэн үг. За гэхдээ ерөөсөө бид нар бүгдээрээ А3-ын форматыг л ашиглана гэж ойлгоно. За А3-ын форматаас одоо бусад өөр формат дээр байх схем нь юу юм бэ гэхээр одоо 1-8 дээр заасан байна. Өртөөний схемчилсэн ерөнхий төлөвт буюу нэг утасд бүдүүлж, за хоёр утасд схем зэрэг, за олон парктай томоохон өртөөдийн одоо нэг утастуудыг ингээд одоо том байдлаар ингээд А3-аас том одоо форматаар хийж болох нэ. За мөн үүн дээр одоо пул таблоны схем бас орно те. За тэгтээ бол ерөөсөө л А3-ын форматыг ашиглана л гэж ойлгоо шүү. Одоо хуучин бол RTC-тэй өртөө зөвлөгөөтэй схемүүд ингээд хоёр бэлчрээр нь хуваагаад ингээд нэг утас шиг, нэг хоёр утас шиг ингээд том байдлаар том цаасан дээр хэвлэлсэн байдаг плотер дээр. Одоо үүнээс цааш бол юм байхгүй. За тийм RTC-ийн одоо нэг бэлчрийн схем байсан ч гэсэн А3 дээр ингээд хэсэгчлэн хуваагаад одоо зурнаа л гэж ойлгоно. За хоёрдугаар бүлэг дээр за энэ техникийн баримт бичгийг хөтлөх хадгалах ажилтнуудын үүрэг хариуцлагыг одоо тусгаж оруулсан байгаа. За хамгийн нэгдүгээрт за механикч ямар үүрэгтэй юм бэ? Техникийн баримт бичгийг хөтлөх хадгалахад одоо механик ямар үүрэгтэй юм бэ гэдэг үүргийг зааж өгсөн байдیں۔ За 2-6-гийн 1 дээр техникийн баримт бичгийг жагсаалтын дагуу бүрэн бүтэн эмх зэгцтэй хадгалнаа. За энэ бол зайлшгүй те. За схемийн жагсаалт бол ингээд батлагдсан байх хэвээр. За батлагдсан схемийн жагсаалт өртөө зөвлөлийн одоо тэр схемүүдтэй ингээд цуг хаана хадгалдгийн одоо тэр шкаунда цуг ингээд байж ах хэвээр. За дийлэх газар бол ингээд жазлаа тавьсан байдаг. Тэр бол бас одоо цэгцтэй. Одоо жазлаа ингээд тавьсан юмыг хүмүүс бол харахтаа за энэ бол нэлээд тийм те чухал ач холбогдолтой зүйл үнгээд хардаг учраас тэр бас их зөв шийдэл шүү. Тэгэхээр тэгж хадгалаагүй бол тэгж хадгалахыг бас зөвлөе. За тэгээ жагсаалтын дагуу бүрэн бүтэн эмх зэгцтэй хадгалнаа хамгийн нэгдүгээрт. За энэ бол механикчийн үүрэг байх нь те. За 2-6-гийн 2 дээр батлагдсан техникийн баримт бичигтээ ашиглалт байгаа байгууламжид тохирч байгаа хэсгэд хяналт тавих. Одоо ингээд байнга л ер нь ингээд хяналт тавиад байж гэн гэсэн үг. Одоо энэ хэсгийн бол өртөө зөвлөлтөөр байнга байгаа механикчдын өртөө зөвлөлтөөр бол байнга байгууламж төхөөрөмжтэй хяналт тавиад байж байгаа. Тэгэхээр үүнтэй адил схемдээ ч гэсэн байнга ингээд хяналт тавиад байж ах нэ. Нийцж гинүү нийцэхгүй байна уу? За мөн дутуу бодит байдалтай зөрүүтэй схемүүдийг шугамын болон хэсгийн инженерт мэдэгдэнэ. Энэ бол зайлшгүй. За одоо ингээд 2-6-ийн 1 дээр бүрэн бүтэн байдлыг жагсаалтын дагуу ингээд тулгаад байж гэнэ гэсэн тэ. За энэ жагсаалтаас дутуу схем хэрвээ байх юм бол шугамын хэсгийн инженерт одоо мэдэгдэх үүрэгтэй гэсэн үг. Хэрвээ мэдэгдээгүй бол одоо механикчд бас хариуцлага тооцох болно. Үүрэгжүүлсэн зүйл дээр бол биелүүлэхгүй бол хариуцлага тооцох одоо боломж байгаа гэдгийг бас бид нар анзаарах хэрэгтэй тий. За 2-6-ийн 3 дээр ажил хүлээлцэхтэй техникийн баримт бичгийг хүлээлцэх актын дагуу бүрэн шалгаж хүлээлтсэн. За тэгээд үүнд бол шугамын инженер хяналт тавина. За механикч ингээд дараагийн механикчтай ажиллаа хүлээлцэхдээ зайлшгүй энэ баримт бичиг хүлээлцэх актын дагуу. За энэ бол энэ заавар дээр ингээд хавсралт болоод орсон байгаа. Яг энэ маягт нь. Энэ маягтын дагуу одоо бүх энэ схем техникийн баримт бичигт одоо энэ схем болон зааврууд орж байгаа. Тэгээд нэг маягийн одоо батлагдсан шийдлийн тэр батлагдсан одоо материалууд зааврууд орно. Тэр эдгээрээ бүгдийг ингээд ажил хүлээлцэхдээ давхар хүлээлцэнэ. За үүн дээр бол шугамын инженер хяналт тавих нэ.
За механикч бол яг үндсэн ийм үүргүүдтэй байх нэ. За шугамын инженер ямар үүрэгтэй юм бэ гэж. За шугамын инженер 2-7-1 дээр хариуцсан эсгийнхээ техникийн баримт бичгийн хангалтыг хариуцнаа. Одоо түрүү ярьсантай механикч хэрвээ ийм схем надад дутуу байна гэд одоо шинжтэй мэдгдэх юм бол шинж тэр схемээр нэн даруй одоо хангах үүрэгтэй гэсэн үг. За 2-7-2 механикч нар өөрийн хариуцсан техникийн баримт бичгийн ашиглалтын хувийг бүрэн бүтэн хадгалж ашиглаж байгаад хяналт тавина. За энэ шинжлүүдэд мөн одоо өртөө зөвлөгөөдтэй үзлэг хийх, норматив хийх ажлууд байдаг. За энэ үзлэг шалгалтаараа л ерөөсөө за механикч нь одоо схем баримт бичгээ яг жагсаалтын дагуу бүрэн бүтэн хадгалж ашиглаж гинөө гэдэгт нь одоо хяналт тавиад явна л гэсэн үг. Одоо хамгийн нэгдүгürt юу юм гэхээр схемүүдээ ингээл нэг ажиллах нь шүү дээ. За энэ схемүүдийг жагсаалтын дагуу ингээд өрөөтөө байж гинөө, хадгалаатай байж гинөө хавцсандаа. Хэрвээ ингээд зарим нэг схем одоо нэг цонхны тавцан дээр ч юм ашиглаж байгаа нэг стевийнхаа доор тавьсан байх юм бол тэрэн дээр ингээд шаардлага тавих нь шүү дээ. Ашиглаж дууссан схемийг ерөөсөө жагсаалтын дагуу дарааллын дагуу тэр схем хадгалдаг одоо хавтас тэр тавиуртаа буцаагаал тэр дор нь хийж явах хэрэгтэй. Тэгээ үүн дээр механикч, шугамын инженерүүд бол хяналт тавиад явах нэ. Тогтмол хяналт тавьж ижил схем бүрэн бүтэн эмх цэцтэй хадгалагдана л гэсэн. За 2-7-3 дээр хэсгийн инженертэй хамтарч 3 жилд нэг удаа техникийн баримт бичгийг байгууламжийн бодит байдалтай тохирч байгаа эсэхийг тулгах үүрэгтэй. За энэ бодит байдалтай тулгах нь бол бас шугамын инженерийн үүрэг байгаа шүү. Одоо нийтлэг тийм буруу ойлголт байгаад байдаг. Энэ схем тулгалтыг шижээслэх ёстой гэдэг. За энэ бол үгүй ээ. Өмнөх 13 оны одоо заавар дээрч байсан. Шинс хэсгийн инженертэй хамтарч одоо энэ бодит байдлын тулгалтыг хийнэ гэдэг. За өмнөх 13 оноос одоо өдийг хүртэл баримтжуулсан заавар дээр бол одоо энэ бодит байдлын тулгалтыг 2 жил тутамд хийхээр байсан. За үүнийг бол одоо энэ заавраар 3 жил тутамд болгож холдуулсан байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө дунджаар за нэг 5 6 өртөө зөвлөгтэй шугамын инженер, хэсгийн инженер, шугамын хэсэг байлаа гэхэд ерөнхийдөө нэг хагас жилд яг нэг бодит байдлын одоо тулгалт нэг өртөөн дээр хийхээр ингэж оногдож байгаа. Тэгэхээр бол энэ маш хангалттай хугацаа шүү. Тэгэхээр хагас жилдээ нэгийг гэдэг чи одоо тулгалтыг бол тэгж шахуу биш. Маш одоо чанартайгаар ингэж бүрэн бүтэн одоо нэг өртөөн дээрээ 7 2 7 за бүр болохгүй бол нэг сарын томоохон өртөө те Улаанбаатар, Сүхбаатар замын үд дээр бүр нэг сараар ингэж тулгалтаа хийсэн ч болно. Тэгэхээр ингээд маш хангалттай одоо айжуу 50 хугацааг одоо энэ замын даргын тушаалаар ингээд батлаад ингээд уртцаад өгсөн байгаа шүү. Тэгэхээр энэ эдгээр дээр та бүгдээс ингээд ач холбогдол өгөөд схем тулгалтаа бас маш чанартай их нэ. За тэгээ схем тулгалтын одоо график байгаа. Графикийг ангийн техникийн бичиг баримтын инженер одоо батлуулаад ингээд хэсгийн инженерүүдтэй ингээд тараагаад ингээд хяналт тавиад явж байгаа. За графикаас өөр сард тулгалт хийсэн бол батлагдсан график дээр одоо хичээ тэдэд мэдэгдэж тэмдэглэл хийлгүүлнэ. Хэрвээ 2 сард хийх байсан тулгалтыг тухайн сарда хийгээгүй бол 5 сартаа хийсэн бол 5 сард хийсэн гэдэг тэмдэглэлийг хийлгүүлнэ. Энэ ямар ач холбогдолтой юм гэхээр одоо нөгөө дараагийн тулгалтын графикийг гаргахад энэ бас чухал байдаг шүү. За шугамын инженер юм үүрэгтэй байх нь. За хэсгийн инженер бол за техникийн баримт бичигт бол нэлээд одоо олон хамгийн чухал үүргийг гүйцэтгэв нэ. За 2-8-1 дээр хэсгийн хэмжээнд ашиглалт байгаа байгууламжид оруулах өөрчлөлтийн ухсралтын ажлыг хийх. За схемийн өөрчлөлт орсон ухсралтыг бол хэсгийн инженер хариуцж ингээд хийн. За зарчмын ба ухсралтын хэсгэнд нэмэлт өөрчлөлтийг тусгаж батлуулах. За зарчмын болон ухсралтын хэсгэнд нэмэлт өөрчлөлтийг хамгийн нэгдүгээрт одоо шижээс боловсруулж тоцгоноо. За мөн хамгийн нэгдүгээрт хэсгийн боловсруулах ажлыг шижээс боловсруулна. За тэгээд шижээ тэдэдээ өгөх ёстой. За ангийн техникийн баримт бичгийн инженер бол нэг маягийн техникийн шийдлэр тэр одоо өөрчлөлтийг тусгасан байна уу? За баримт бичих нь яг энэ стандартын дагуу байна уу? За энэ техникийн баримт бичих хөтлөх хадгалах зааврын дагуу өөрчлөлтүүдийг тусгасан байна уу гэдэг талаас нь техникийн баримт бичих хөтлөх хадгалах талаас нь ангийн техникийн бичиг баримтын инженер одоо хяналт тавьж боловсруулж ажиллана гэсэн үг. За тэгээд батлуулах ажлыг бол мэдээж ангийн техникийн баримт бичгийн инженер хийн.
Боловсруулах ажлыг бол шижээс хийнэ. Схемийг шижээс боловсруулна. За энийг бол манай шижээсүүд бол маш сайн ойлгоод авах хэрэгтэй шүү. За 2.8-2 дээр ТТХ-гийн байгууламжид батлагдсан схемийн дагуу өөрчлөлтийн ажлыг төлөвлөх шугамын инженертэй хамтарч шилжүүлэн холбох дараалал ба технологиг боловсруулнаа. За энэ бас ойлгомжтой тий сайн ирсэн. За 2.8-3 дээр ашиглалт байгаа байгууламжийн зарчмын схем нь мөрдөгдөж байгаа дүрм журам заавар стандартад тохирч байгаад хяналт тавина. За энэ бас ойлгомжтой. За 2.8-4 өөрчлөлт нь батлагдаагүй болон ашиглалт байгаа байгууламжтай тохирохгүй байгаа зурагчлалын баримт бичгийг хэрэглэхгүй байх үүрэгтэй. За энэ бас ойлгомжтой тий. Тохирохгүй байх юм бол хэрэглэхгүй байх ёстой шүү. За энийг бас анзаарч хараарай. За 2.8-5 дээр техникийн баримт бичгийг шинжлэх, нөхөж гүйцээх ажлыг зохион байгуулнаа. За шинжлэх ажлыг хийн. За нөхөж гүйцээх гэдэг нь одоо нөгөө механикч одоо энэ жагсаалтын дагуу схем дутуу байна. Дутуу схем байна гэх юм бол тэрийг одоо нөхөж гүйцээх ажлыг бол шижээс зохион байгуулах нь байна те. Яагаад дутчих вэ? Хаана байна? Эсвэл ангийн техникийн хяналтын хувьд одоо хэрвээ тэр схем байх юм бол тэрийг ангийн хяналтын хувьас бичиг баримтын инженерт хэлж одоо хувилуулж хуулбар үнэ гэсэн тамга даруулж хувилуулж авч одоо өртөө зөвлөлт байрлуулах ч гэдэг юм уу те. Иймэрхүү зохион байгуулалтын ажлыг мөн шижээс хариуцчих нэ. За 2.8-6-гаар шугамын инженертэй хамтарч 3 жилд нэг удаа ашиглалтад байгаа байгууламжинд батлагдсан техникийн баримт бичигтээ тохирч байгааг шалган илэрсэн зөрчлийн шалтгааныг тодруулах арилгах арга хэмжээг авах үүрэгтэй. За тэгэхээр схем тулгалт хийх бүртээ акт үлдэж одоо бичиг баримтын инженертэй өгнөө. За тэгээд тулгалт хийсэн тухайгаа мөн мэдээлнэ. За тэгээд схем тулгалт болгондоо одоо ийм акт үлдэх нь шүү дээ. Схем тулгалтын акт гэдэг. Одоо энэ нэг жишээ акт байна те. За одоо энэ дээр жишээ нь лүн зөвлөхийн ингээд зарчмын схемүүдийг хяналтын болон албаны хувийг тулгаваа гэдэг энэ миний нөгөө албаны тулгалт хийсэн жишээ акт байна л да. Одоо би энэ дээр тулгалт хийснийхээ дараа ингээд бүх тулгалтаар одоо илэрсэн үйл явцуудыг тэмдэглээд за шаардлагатай шинжлэх шаардлагатай одоо үүрэг даалгавруудыг одоо ингээд бичээд ингээд өгдөг хугацаатай. Тэгэхээр үүний дагуу ингээд ангийн бичиг баримтын инженер одоо тухайн хариалах одоо шижээсүүдэд ингээд энэ актыг тарааж өгч байгаа мэдээлээд за тэгээ үүний дагуу ингээд схемээ шинжлэх ажлуудыг зохион байгуулна. Шаардлагатай бол бичиг баримтын инженертээс бол надтай шууд холбоо яриад одоо хэрхэн шинжилтийг хийх талаар ингээд ярилцаж бас болноо. За одоо ингээд хагасчил тутамдаа би одоо энэ тулгалтуудын актуудыг ангиуд руу ингээд чагсаалтаар нь ингээд албан бичгээр явуулна. За тэгээд ерөнхийдөө дараагийн хагасжилт нь одоо ангийн удирдах бүрэлдэхүүн ч юм уу инженерүүд энэхүү тулгалтаар илэрсэн өөрчлөлтүүд одоо засагдчихуу ямар явцтай байна, засагдсан байна уугүй юу гэдэг тэр мөн нөө ишара 2 нормтын бараас хараад яваарай гэж ер нь зөвлөд байгаа юм. Тэгэхээр одоо би энэ 12 сард ингээд энэ жилийн бүх тулгалтуудын одоо энэ актуудыг ангиуд руу тараанаа. Тэр үүний дагуу бас ангиуд ажил зохион байгуулах хаа. За тэгэхээр зайлшгүй одоо ингээд акт үлдэх юм байна. За тэгээ актаа ерөө үлдсэн даруйдаа одоо ангийн бичиг баримтын инженертэй хүлээлгэж өгнө. За тэгээд одоо энэ заавар дээр байгаа цааш гарна. Одоо ер нь бол энэ тулгалтаар илэрсэн зөрчлийг сараас илүүгүй хугацаатай засах тийм заалт бас орсон байгаа. Тэгэхээр сараас илүүгүй хугацаатай одоо шаардлагатай тохиолдолд схемийн өөрчлөлтийг хийнэ. За зайлшгүй тохиолдолд бичиг баримтын инженер болон шижээтэд мэдэгдэж хугацааг бас жоохон хойшлуулах одоо тийм их объемны ажилтай схем байх юм бол зайлшгүй тохиолдолд ангийн ахлах инженертэй мэдэгдэж хугацаагаа төлөвлөж хойшлуулж бас болноо. За энийг бас анхаарал таваарай. За 2.8-7 дээр хариуцсан эсхийн хэмжээнд техникийн баримт бичгийн хөтлөлт болон хадгалалтад хяналт тавьж хугацаа алдалгүй батлагдсан баримт бичгээр хангах үүрэгтэй. За энэ ойлгомжтой. Тэгээ 2.8-8-аар ажил хүлээлцэхдээ техникийн баримт бичиг хүлээлцэх актын хавцралт дөрвийн дагуу бүрэн шалгаж хүлээлцэх бөгөөд үүнд нь одоо шичээцээ хяналт тавина. За мөн ажил хүлээлцэхдээ нөө одоо механикчийн хүлээлцэж байгаа акттай адилхан одоо энэ актаар хавцралт дөрөв тусагдсан актаар ингээд баримт бичгүүдэд хүлээлцэхнэ. За энэ баримт бичиг хүлээлцэхэд мөн нөгөө файлууд ч орж байгаа шүү.
Одоо хэсгийн инженерийн компьютер дээр байдаг схем заавартай одоо тэр файлууд байгаа. Тэр файлуудыг ч гэсэн одоо бүрэн бас хүлээлцэх хэрэгтэй. Тэгэхгүй дараа нь одоо нөгөө хаана юу байсан мэддэхгүй ингээд ажиллаа өгөө явцдаг. Тэгээ дараагийн хэсгийн инженер нь нөгөө схем нь яг үнэн зөв хамгийн сүүлийн хувилбарын схем хаана байгааг нь мэддэхгүй. Ингээ олдохгүй өмнөх одоо хувилбар дээр өөрчлөлт хийж хагаад тэр нь тэгээд нөгөө өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтөнд тусахдахгүй явах тийм алдаанууд ч бас нэлээд гардаг шүү. Тэгэхээр энэ дээр бас тэр нөгөө цахим хэлбэрийн схемүүд зааврууд ч гэсэн орноо л гэж ойлгоно. За үүнд бол одоо ангийн шижээцээ хяналт тавих нэ. За ангийн техникийн баримт бичиг хариуцсан инженер ямар хүртэй юм бэ гэхээр за 2.9-ээр за техникийн баримт бичиг нь мөрдөгдөж байгаа дүрм журам заавар стандарт 1 маягийн техникийн шийдэлд тохирж байгаа хяналт тавина. За 1 маягийн техникийн шийдэлд юу орох юм бэ гэхээр одоо анги албаны техник эдийн засгийн зөвлөлийн хурлын шийдвэр. За тэгээд бидний мэддэг нөгөө MRC 13, BC 9 зэрэг нөгөө альбомууд за гих зэрэг одоо батлагдсан шийдлүүд л орноо л гэж ойлгоно. За 2.9-2-оор за шугамын эсхийн техникийн баримт бичгийн хадгалалт хөтлөлтөд үйлчилсэн шалгалт хийж ангийн даргын баталсан зургийн дагуу 5 жилд нэг удаа ангийн хяналтын хувийг хэсгийн ашиглалтын хувьтай тулгана. За энэ өмнө 4 жил тутамд байсныг биш 3 жил тутамд байсныг 5 жил тутамд болгож бас холдуулсан байгаа. За ингэснээр ерөнхийдөө анги дунджаар нэг 24-өөс за 30 за шишээ 1 2 бол нэг 24 хүртэл зөвлөлттэй шишээ 3 бол за 32 хүртэл зөвлөлттэй гэхэд нэг дунджаар улиралд нэг удаа тулгалт хийхээр тэгж дунджаар бол гарч байгаа. Тэгэхээр бас л мөн одоо тулгалтыг чанартай гэхэд бол хангалттай л тийм үжилсэн хугацаатай болсон. За 2.9-3-аар за шугамын эсхийг батлагдсан техникийн баримт бичгээр хангана. За хэрвээ энд ийм схем дутуу байна. Ингээд яалтчгүй алга болчлоо. Олдохгүй байх юм бол ингээд ангийн бичиг баримтын инженер хуулбар өгнө гэсэн тамга дараад ингээд хяналтын хувьсаа хувлаад ингээд хангана гэсэн үг. За 2.9-4-өр техникийн баримт бичгийн хяналтын хувь жагсаалтын дагуу бүрэн бүтэн эмх зэкстэй хөтлөх хадгална. За ангийн техникийн баримт бичгийн архивд байгаа баримт бичгийг эмх зэкстэй хадгална. За бичиг баримтын үндсэн өгөөд хяналтын хувьд бол ерөөсөө ангийн техникийн баримт бичгийн инженерийн архивд л хадгалагдана. Тэгэхээр үүн дээр бол ангийн техникийн баримт бичгийн инженерүүд нэлээд онцгой анхаарч өртөө зөвлөгүүдээр нь хавцлаад бүр болвол огноогоор нь ингээд өртөө зөвлөг гарам тус бүрээр нь хавцлаад ингээд архивтай байх шаардлагатай. За 2.96 техникийн баримт бичгийн хяналтын хувийг албаны хувьтай 7 жил хувьтай 7 жилд нэг удаа тулгана. За энэ нөгөө албаны тулгалтыг хэлж байна. За 7 жил тутамд. За тэгэхээр за энэ бол за миний хувьд бол яг сар тутамд албаны хэмжээнд нэг 80-аад өртөө зөвлөг байгаа гэж бодоход дунджаар нэг сард нэг юм тулгалт бол дунджаар таарч байгаа. Тэгэхээр бол миний хувьд бас боломжийн зөвхөн зарчмын схемийг тулгадаг учраас за 2.97-оор цаг тухайд нь ашиглалтын ба хяналтын үеийг шинжлэх солигдсон хэсгийг ангийн техникийн баримт бичгийн архивд хадгалнаа. За энэ ойлгомжтой. За 2.98-аар шинээр баригдсан болон шинжлэгдсэн байгууламжийн зурагчлалын баримт бичгийн бүрэн бүтэн байдал болон гүйцэтгэлийг шалганаа. За угсралтын ажилд батлагдсан угсралтын схемийн дагуу хийгдэж байгаад хяналт тавина. За энэ дээр ангийн техникийн баримт бичгийн инженер хяналт тавих нэ. За яг батлагдсан схемийн дагуу өөрчлөлтүүдийг хийж гинүү гэдгийг хяналт тавина. За 2.9-10 Улаанбаатар төмөр зам алба ангийн удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу техникийн баримт бичигт өөрчлөлтийг тусгаж батлуулнаа. За схемийг одоо батлуулах ажлыг бол техникийн баримт бичгийн инженер гүйцэтгэнэ. За 2.9.11 ашиглалтад байгаа техникийн байгууламжид тусгасан өөрчлөлтийг бүртгэлийн дэвтэрт бүртгэх үүрэгтэй. За энэ схемийн шинжилтийн бүртгэлийн дэвтэр гэдэг байгаа. За үүн дээр бол ингээд байнга бүртгээд явж байна гэсэн. За 2.9.12 ажил хүлээлцэхдээ техникийн баримт бичиг хүлээлцэх актын дагуу бүрэн шалгаж хүлээлцэх бөгөөд за үүнд ангийн тэтгэх хариуцсан ахлах инженер мөн хяналт тавина. За тэгэхээр одоо манай шижээцээр шижээсүүд болон ангийн техникийн баримт бичгийн инженер солигдох бүрт одоо энэ актыг хүлээлцүүлж одоо ингээд ажлыг хүлээлцүүлнэ л гэсэн үг.
За ингээ хоёрдугаар бүлэг бол болсон. За гуравдугаар бүлэг техникийн баримт бичгийг боловсруулах, батлуулах. За 3-1 дээр за тэтгэхийн байгууламжийг шинээр барих, шинжилэн сайжруулах, замын өөрчлөлийг өөрчлөх үед зураг боловсруулах ажлын хэсэг. За энд бол одоо бид нар бүгд орж байгаа тийм ажлын хэсэг нь техникийн баримт бичгийг нэг маягийн техникийн шийдлийн дагуу боловсруулнаа. За тэгэхээр ерөөсөө алба ангийн техник эдийн засгийн зөвлөлийн шийдвэрээр одоо батлагдсан одоо тэр өөрчлөлтүүдийг тусах нь. За мөн нөгөө батлагдсан тэр нөгөө альбомууд за нэг утас хамаарлын өсөлтийг үндэслэн ингээд боловсруулнаа гэсэн үг. За 3-2 дээр шинээр боловсруулсан техникийн шийдлийг зөвхөн тохиол холбооны албаны техник эдийн засгийн зөвлөлийн хурлаар хилцэж зөвшөөрсний дараа ашиглана. За энэ бол бас ойлгомжтой байна те. За 3-8 дээр зураг боловсруулах ажлын хэсэг нь дараах баримт бичгийг боловсруулнаа. За үүнд бол одоо бид бүгд орж байгаа те. Шэнс, ангийн бичиг баримтын инженер гэдэг бид нар яг ямар одоо баримт бичиг боловсруулах юм бэ гэхээр 3-8-1 дээр нэг маягийн техникийн шийдлийн давах нэмэлт өөрчлөлтүүд. За өөрчлөлтүүдийг хийн. За тэтгэхийн байгууламжийн хуучирсан элементүүдийг шинчлэх, техникийн бодлогын дагуу солихтой холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг хийж болох нь. За 3-8-2 дээр галт тэрэгний торомсны хэсгийн уртыг өөрчлөхгүйгээр төхөөрөмж нэмэгтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг хийж болох нэ. За хэрвээ тэр нөгөө хийх өөрчлөлт нь галт тэрэгний торомсын хэсгийн уртыг өөрчлөх шаардлагатай болох юм бол одоо хийж болохгүй гэсэн үг. Энэ юу гэсэн үг юм гэхээр нөгөө замын даргын нөгөө галт тэрэгний хурдны тушаал байгаа. Тэгэхээр энэ хурдны тушаалаас давсан өөрчлөлтийг бид нар хийж болохгүй л гэсэн үг. За хурдны тушаалтаа багтаж байгаа одоо өөрчлөлтүүдийг бол хийж болно л гэсэн үг. Гэхдээ мэдээж батлагдсан нэг утас схемийн дагуу тий ойртох хэсгийг. За 3-8-4 дээр өртөө эсвэл хоорондын замд автомат тохиолдолтой гарам 2-оос илүүгүй өртөөний замууд за 4-өөс илүүгүй ганцаарчсан сумын шилжүүлэгчид 2-оос илүүгүй тэлээ сумын шилжүүлэгчид замын хамгаалтын байгууламж болон өртөөний технологийн ажлын өөрчлөлттэй холбоотой өртөөний бусад байгууламжуудыг ашиглалтаас салахтай холбоотой схемийн өөрчлөлтүүдийг хийж туслах нэ. За 3-8-5 дээр албаны техник эдийн засгийн зөвлөлийн хурлаар батлагдсан техникийн шийдэл нэвтрүүлэгтэй холбоотой схемийн нэмэлт за тэгээ өөрчлөлтүүдийг оруулах гэсэн. За ийм баримт бичгүүдийг боловсруулах нэ. За 3-10 дээр тохиол холбооны ангийн боловсруулсан тэтгэхийн байгууламжийн зарчмын схемийг ангийн тэтгэхийн хариуцсан ахлах инженер шалгаж ангийн удирдлага хянаж за албаны тэтгэхийн хариуцсан ахлах инженер зөвшөөрч албаны удирдлага баталнаа. За энэ бол өмнөхдөг бол адилхан л байгаа өөрчлөгдсөн юм байхгүй. За шижээс юм уу шэнс. За ангийн бичгийн баримтын инженер боловсруулад за тэгээд шижээцээ хянаж за ангийн удирдлага буюу за үүн дээр бол ангийн ерөнхий инженер за ашиглал хариуцсан орцогч дарга аль нь ч хийж болно. Хэрвээ ангийн ерөнхий инженер нь холбооны одоо чиглэлийн хүн байх юм бол одоо зам шижээ ЦЦБ-гийн юм бол зам шижээгээрээ одоо хянуулаад явна л гэсэн. Эсэргээрээ байх юм бол ерөнхий инженерээр хянуулаад гээд ийм зохион байгуулалтыг хийж явна. За албан дээр бол шатсаа ингээд зөвшөөрөөд албаны одоо дарга юм уу албаны ерөнхий инженер албаны орлогч дарга баталнаа. За 3-12 дээр за тохиол холбооны ангийн боловсруулсан тэтгэхийн байгууламжийн хөсрэлтийн болон кабелийн гүйцэтгэлийн схемийг за хөсрэлтийн буюу нөгөө монтажны схем гэж ярьдаг тийм монтажны схем кабелийн гүйцэтгэлийн схемийг за шижээцээ шалгаж за зам шижээ юм уу шижээгээ зөвшөөрөөд за ангийн дарга баталнаа л гэсэн үг ерөнхийдөө бол. За 3-14 дээр өртөө зөвлөлөг довын тэтгэхийн байгууламж ашиглах зааврыг за одоо заавар орж ирж байна. Тэгээ өртөө зөвлөгийн нөө пульт ашиглах зааврууд болон довын зааврыг ангийн техникийн баримт бичиг хариуцсан инженер хэсгийн инженертэй хамтран боловсруулнаа. Дуун яач ба. Зүгээр гарчлах ч байна да. Үргэлж гарч ийн. За өөрсдийнхөө нөгөө спикеруудаас шалгаарай. За 3-20 дээр за тэтгэхийн байгууламжчлах зааврыг хуульч ашиглахыг хориглоно. За ийм заалт бол орсон байгаа шүү. Хуульч ашиглахыг хориглоно. За үүнд бол өртөө зөвлөгийн одоо пул ашиглах заавар гэж ярьж байгаа тийм пул ашиглах заавар, довын заавар,
За техник үйлчлэгний газрын буюу питогийн зааврууд орж байгаа. Тэр үүнийг бол хуульч ашиглахыг хориглоно. А зааврыг хувилах зайлшгүй шаардлагатай бол гэдэг нь одоо бүр зайлшгүй шалтгаанаар өргөдүүлсэн тий. Тэгээ өргөдүүлсэн нь тодорхой болсон. Хэрхэн өргөдүүлсэн тодорхой болсон. Өргөдүүлсэн этгээд нь одоо өргөдүүлсэн хариуцлага одоо хүлээгээд ингээ өргөдүүлсэн гэдгээ тодорхой болсон бол за энгийн техникийн баримт бичгийн инженерээр хуулбар үнэн гэсэн дарц хэлгэж ашиглаж болох нэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд. Ер нь бол ингээд зайлшгүй биш гэдэг нь одоо нөө заавар нь ингээд бэлэн байгаад хахад хуульж ашиглаад ахыг хориглоно л гэсэн үг. За батлагдсан зааврын үндсэн хувийг өргөдүүлсэн тохиолдолд холбогдох зардлыг буруутай ажилтнанд төлнө. За тэгэхээр өргөдүүлэх юм бол ингээд тодорхой зардал тунах нь шүү дээ, тэ. Яагаад ингээд өргөдүүлэхтэй холбоотой энэ зардлыг бол өргөдүүлсэн ажилтнанд төлнө л гэсэн үг. Энэ яагаад ингэж одоо бүр ач холбогдлогоо туйлахыг хориглоно гэдэг юм. Энэхүү зааврууд маань өөрсдөө галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой. Галт тэрэгний хөдөлгөөнийг шууд ингээд зохион байгуулад явчихдаг хөдөлгөөнчдөд ингээд ашиглагддаг заавар байгаа. Тэгэхээр бид нар ингээд өмнөх хувилбараа хуульж ашиглаж явж байгаад тэгээд заавар шинжлэгдсэний дараа нөгөө хуульдсан заавраараа эн тэнд явж байгаад ямар нэгэн байдлаар галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ингээд буруу үйлдэл хийчих юм бол энэ маань өөрөө одоо энээсээ илүү ингээд ач холбогдолтой ингээд юу болноо. Бүр илүү одоо зардалтай ингээд одоо гэмт задлах гарах тийм осол сүрэлж гарах магадaltaй. Тэгэхээр зааврыг бол хуульж ашиглахыг хориглоно. Тэгэхээр та хэд ч гэсэн тухайн өртөө зөвлөختөө одоо энэ нөгөө өртөөний жижүүр, өртөөний дарга, за питогийн зааврыг бол одоо питогийн ажилчид, довын заавар бол довын ажилчид одоо энэ хуульж ашиглахыг хориглоно гэдгийг бол байнга сануулж хэлээд ингээд явж явах хэрэгтэй шүү. За дөрөвдүгээр бүлэг ашиглалт байгаа баримт бичигт өөрчлөлт оруулах гэдэг. За ингээ өөрчлөлт оруулахдаа бол одоо энэхүү хавсралт хоёрт заагдсны дагуу одоо энэхүү маягтыг одоо чиглэл болгоод иймэрхүү байдлаар л одоо өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. За зуршлын баримт бичигт өөрчлөлт оруулах үндслэл нь нэг маягийн техникийн шийдэлд үндэслэн зам албаны удирдлагын тушаал шийдвэр. За энэ дээр бол техник эдийн засгийн зөвлөлийн шийдвэр ч бас орно тий. За өртөөний эсхэмжсэн ерөнхий төлөлт болон сум дохио замлын харилцан хамаарлын үсгтийн батлагдсан хувь нэг уцт болон хамаарлын үснэгтийг үндэслэн өөрчлөлтийг ингэж ашиглаж байгаа байгууламж дээр өөрчлөлт тусгаж болох нэ. За зарчмын схемийн батлагдсан өөрчлөлтийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгснөөс хойш за 3 сараас доошгүй хугацааны дотор хүсэлтийг хийж гүйцэтгэнэ. За ТТХ-гийн байгууламж ажиллах зааварт өөрчлөлт оруулах шаардлагатай бол заавал шинээр батлуулнаа гэж байна те. За энэ зааварт бол одоо ингээд нөгөө хуучин бол нэмэлтээр өөрчлөлт оруулаад иддэг байсан. Одоо зааварт оруулах нэмэлт өөрчлөлт гэдэг. Тэгээд нөгөө батлуулаад ингээд ард нь авсрагчдаг. За одоо бол шинэ тушаалаар бол одоо ингээд тийм нэмэлт өөрчлөлт гэсэн юм бол байхгүй. Заавалчгүй зааврыг шинээр батлуулнаа. За схем дээр өөрчлөлтийг тэмдэглэхдээ ингээд одоо дарж байгаа холбоосыг бол чагтлаад ингээд явчихна. Зарж байгаа одоо контакт нэрийг бол ингээд чагталчихна. За тэгээд шинээр нэмэх өөрчлөлтөө бол одоо тодор буюу эсвэл ялгахдах өөр өнгөөр одоо сүүлийн үед бол одоо зуршлын төвөөс юм цэнхэр өнгөөр ингээд нэмэлт өөрчлөлтүүд ингээд зурагтаад ирж байгаа. Хасагдж байгаа нь бол одоо ингээд улаан чагтаар ч юм уу. Ингээд ингэж хийж бас болох нэ. За тэгээд хуудасныхаа ард нь тухайн одоо өөрчлөлт хийсэн хуудасныхаа ард нь одоо юм дараах бичлэгийг хийн. За ингээд батлуу зөвшөөрсөн. За тэгээд за одоо ингээд тайлбар дээр бол үндслээ бичнэ те. За Улаанбаатар зөмөр замын даргын одоо ийм тод шийдвэрийн дагуу за эсвэл одоо тохиол холбооны албаны техник эдийн засгийн зөвлөлийн тэдэн сарын тэдний өдрийн одоо хурлын шийдвэрийн дагуу ч гэх юм эсвэл одоо нөгөө тэдэн сарын тэдний өдөр батлагдсан нэг утаст эсэх юм болон хамаарлын үсгтийг үндслэн гэдэг ингээд өөрчилж байгаа үндслэлээ бичээд яг юу өөрчилж байгаагаа нэг бүрчлээ ингээд бичнэ. За тэр одоо ирлений тэр контактыг дарж одоо тэр ирлений тэр контактыг нэмлээ тэгж холболоо ингээд нэг бүрчлэн өөрчлөлтүүдээ ингээд тэмдэглэнэ. За тэгээд мэдээж хянсан шалгасан өөрчлөлт оруулсан ингээд тэмдэглээ ард нь бичээд
За ингээд энэ өөрчлөлтийг бол эхлээд юу яах нь чичээс одоо тэмдэглэл хийх нь шүү дээ. За тэгээд чичээсийн хийсэн тэмдэглэлийг ангийн техникийн баримт бичгийн инженер хяналтын хувь дээрээ тэмдэглээд хяналтын хувь дээрээ батлуулах ажлыг гарын үсэг зурж батлуулах ажлыг зохион байгуулна. За тэгээд хяналтын хувь дээрх тэр тэмдэглэлүүд батлагдсны дараа тухайн өөрчлөлт хүчинтэй болж өөрчлөлтийг 3 сараас доош хугацааны дотор гүйцэтгэх ёстой гэсэн үг одоо. За өөрчлөлт оруулахдаа одоо иймэрхүү байдлаар хийнэ гэдэг одоо загварууд нь байж гэн тэ. За ингээд чагтлаад их хэмжээний өөрчлөлт байх юм бол одоо ингээд а, өөрчлөлтийн хэсэг рүүгээ одоо нэг бүхэл хэсэг юм байх юм бол тэр лүгээ одоо ингээд нэг гэсэн юм одоо нэг ч юм уу А ч юм одоо юу ч гэж болно тэ юм тодорхойлох юм тавиад за тэгээд одоо схемийн өөрчлөлтөөрөө нэг гэсэн өөрчлөлтийг одоо оруулваа гэд ингээд бас бичиж болох нь шүү дээ. Ийм үндслээр одоо нэг гэсэн өөрчлөлтийг оруулав. За ийм үндслээр одоо жишээ нь хоёр гэсэн өөрчлөлтийг одоо нэмж оруулавч гэх юм уу те. Ийм байдлаар ингээд бүхэл байдлаар нь бас тайлбарчиж болох нь байна. За одоо энд бол ингээд бас тод ингээд илүү одоо бүдүүн зураасаар ингээд зурж харуулсан байна те. Нэмэлт өөрчлөлтийг бол бүдүүн зураасаар ингээд оруулж болж байна. За эсвэл ингээд бүхэлд нь чагцлаад за тэгээ ингээд хажууд нь одоо нэмэлт өөрчлөлтөд оруулаад ингээд нэг бас ингээд одоо тэмдэгтээр ингээд тэмдэглээд бас өөрчлөлтийг тэмдэглэж болох нэ. За гэх мэт чинь ерөнхийдөө дээрээс иймэрхүүл хасагдж байгаа зүйлээ бол ерөнхийдөө чагтлал нэмэгдэж байгаа зүйлээ бол тод бүдүүн зураасаар за эсвэл өөр өнгийн буюу одоо жишээ нь цэнхэр өнгийн фоноор одоо ингээд төрсөлж бас болох нэ. За техникийн баримт бичгийг шинжлэх 5 дугаар бүлэг. За 5-1 дээр за 4-р бүлэг бол сая өөрчлөлт оруулах байсан тий. За 5 бол шинжлэх гээд. За техникийн баримт бичиг нь ашиглалтын явцад илэгдэж хуучирсан, уншихад төвөгтэй болсон. За тухайн хэсгэнд хийгдсэн өөрчлөлт нэмэлт нь за 40%-аас дээш болсон тохиолдолд схемүүдийг бүхэлд нь олон хэсэгчлэн хуудасаар нь шинжилнэ. За одоо бол хуучирсан схем бол нэг энэ тэнд бол байхгүй бах. За сая сертификийн өөрчлөлттэй холбоотойгоор гол зам дээр бол бүх схем шинжлэгдсэн. За сертифик ороогүй хэсгүүдэд л одоо хуучны нөгөө бор цаастай схемүүд байгаа. Гэхдээ ер нь бол бас шинжилгээ дуусж байгаа. За 40-оос бага хувьтай одоо багахан хэмжээний өөрчлөлт байх юм бол заавалчгүй одоо нөгөө бүхлээр нь ингээд шинжилээд хэвлэх шаардлагагүй л гэсэн үг. Одоо дээр нь нэмэлт өөрчлөлтөд тусгаад ингээ явнаа. Эсвэл хуудасаар нь шилжилж болно. За техникийн баримт бичгийн ашиглалтын хувийг ангийн хяналтын хувьас хуулбарлаж шинжилнэ. Ангийн хяналтын хувьас л хуулбарлаж шинжилнэ. За тухайн схем дээр ангийн баримт бичиг хариуцсан инженер дараах дарцыг зарна. За үүн нь бол нөгөө хуулбар үнэн гэсэн тамга дараад гарын үсэг он сар өдрөө тавиад баталгаажуулна гэсэн үг. За энэ тамга бол ангийн бүх одоо бичгийн инженерт байгаа. За шинжилсэн баримт бичиг нь урьд оруулсан бүх өөрчлөлтүүдийг агуулах ёстой. За тэмдэглэсэн баримт бичгийн зарим хуудаснууд шинжлэгдсэн бол энэ тухай баримт бичгийн үндсэн бичлэгтэй хуудас дээр дараах тэмдэглэх нь үндсэн бичлэгтэй хуудас гэж одоо нөгөө нүрийг хэлээд байгаа юм. Бидний ярьдаг нүур. За нүүрнийхээ тайлбар хэсгээр хуудас төдийг шинжилвэ гэж оруулна гэсэн. За 5-3 дээр шинжилсэн схемийг хуучин схемтэй нэг бүрчлэн тулганаа. За схемийг шинжилээд хуудасаар нь шинжлэх юм уу бүхлээр нь шинжлэхдээ хуучин одоо батлагдсан схемтэй нэг бүрчлэн тулгана гэсэн үг. Зөвхөн өөрчлөгдөж байгаа хэсгээ тулах биш. Эхнээс нь ахуулаад одоо бүх одоо хэсгүүдийг л контакт дугаар болгоныг л нэг бүрчлэн тулгана гэсэн үг. Энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй шүү. За 5-6 дээр тухайн баримт бичгийг өөрчлөлт оруулан шинжлэх тохиолдолд схемд шин дугаар өгч жагсаалтад дугаараар нь одоо бүртгэж баталгаажуулна. За ойлгомжтой тий. Шинжлэхдээ бол шинээр дугаар өгнө. А тэгвэл арын нөгөө схемийн жагсаалт дээрх SCB TED гэдэг дугаар бол өөрчлөгдөхгүй. Зүгээр нөгөө бүртгэлийн дугаар өөрчлөлт гэж энэ багш юм л да. За 5-7 дээр шинээр оруулсан нэмэлт бол өөрчлөлтийн үндслэл болон шинжлэх болсон шалтгаан, шинээр оруулсан өөрчлөсөн хэсгийг хэрхэн тэмдэглэсэн тухай бичлэгийг үндсэн бичлэгийн үснэгтийн дээд хэсэгт хийнэ. За нүүрний үснэгтний дээдлэл тайлбар хэсгээр нь бүх одоо нөгөө шинжлэх болсон шалтгаан үндслэлүүдээ бичнэ гэсэн үг те. За
5-ын 8 дээр хяналтын үеийн техникийн баримт бичгийн жагсаалтыг тайлбарласан багнаад схемийг шинжилж зорьсон тухай тэмдэглэл юм. За энийг бол одоо ангийн бичиг баримт инженер хийх нь байна. За 5-10 дээр байгууламжийг ашиглалтад оруулсны дараа алдаа байвал схемийг шинжлүүлэхээр зурагчлалын байгууллагад буцааж өгнө. За зурагчлалын байгууллаганд баримт бичгийг хүлээн авснаас хойш 1 сараас ихэхгүй хугацаанд заагдсан алдааг засаж шаардлагатай 4% баримт бичгийг тохиол холбооны албанд хүлээлгэн өгнө. За засвартай баримт бичгийг хүлээлгэж өгөхийг хориглоно. За энэ бол нөгөө НДП-тэй холбоотой харилцаа байна тий. Тэгэхээр НДП гэж ирсэн схем алдаатай байх юм бол ерөөсө тэр дор нь буцаагаад өгнө л гэсэн. За 5-13 дээр тэтгэгийн байгууламжийг өргөтгөх үед зурагчлалын байгууллага зөвхөн тухайн өргөтгсөн хэсгийн зургийг өгч болно. За энэ бас НДП-гийн холбоотой заалт байна. Тэгээ ингэхдээ зургийн чагсаалт схемчс ерөөхдөө болон сум дохио замлын харилцаа амлын өсөлтийг шинээр баталуулж өгнө. За энэ бол ойлгомжтой. За 5-14 тохиол холбооны ангин зурагчлалын байгууллагад шаардлагатай техникийн баримт бичгийг тохиол холбооны албаны удирдлагаар зөвшөөрснөөр цахим цаасан хэлбэрээр хулбарлаж өгнө. За энэ бол маш чухал шүү. Тухайн баримт бичиг нь ажилтнад байгаа байгууламжтай тохирсон байх ёстой. Тэгэхээр одоо яг шэнсүүд, чичээсүүд, ангийн бичиг баримтын инженерүүд яг энэ дээр маш сайн анхаарах ёстой. Зурагчлалын төвд одоо шаардлагатай энэ схем зургийг өгнө. Цахим болон цаасан хэлбэрээр хулбарлаж өгнө. Цаасан хэлбэрээр бүр хулбарлаж өгч болно. Батлагдсан схемийг цаасан хэлбэрээр хулбарлаж өгч болно. Эсвэл цахим хэлбэрээр өгнө. Ингэхдээ энэ бодит одоо ашиглалтад байгаа байгууламжтай тохирсон байна. Энийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Бид нар нэг НДП-гээс яриад схемээ өг гэхээр ерөөсөө тэгэл фолдроо ухаж байгаа л нэг схем өгчдөг. Тэгээ нөгөө НДП тэр схемээр нэг схем хийчдэг. Гэтэл тэр дээр нь нөгөө нэг бодит байдалтай тусгадаагүй байсан зүйл байж байгаад алдаа гардаг. Тэгээ энэ дээр нөгөө зурслын төвтэй манаатай ингээд үл ойлголцлууд үүсдэг. Тэгэхээр энэ дээр бол чичээс бичиг баримтын инженер маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ цахим хэлбэр нь яг хамгийн сүүлийн хувилбараа гэж итгэлтэй байх юм бол тэрийг өгнө. Хэрвээ цахим хувилбар нь байхгүй байх юм бол цаасан хэлбэрээр батлагдсан схемээ хувилж өгнө л гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү. За тэгээ үүнтэй холбоотой зуршлын төвөөс гарч ирсэн схем хэрвээ алдаатай байгаад одоо манахаас өгсөн анхны өгсөн одоо схем нь алдаатай байх юм бол хариуцлагыг бид нар өөрсдөө хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За 6 дугаар бүлэг техникийн баримт бичгийг тулгах, шалгах. За 6-гийн 2 хэрвээ зарим батлагдсан өөрчлөлтүүдийг угсраагүй бол дараах бичлэгийг хийнэ. Одоо шинжилсэн өөрчлөлт тэмдэглэсэн схемээр зарим өөрчлөлт тусгадаагүй байх юм бол за одоо энэ он сар өдрөө хичээд батлагдсан өөрчлөлтөөс бусд нь бодит байдалтай тохирж байна гэдэг тэмдэглэлийг бас хийх нэ. Бас зарим өөрчлөлтүүд нь хийгдэхгүй байж болно те. Түр одоо өргөтгөлийн явцад ч юм уу зарим нь хийгдэхгүй одоо нэг хэсэг хугацааны дараа замын цогцны дараа ч юм хийгдэхэр бол ийм тэмдэглэлийг бас хийх нэ. За 6-ын 3 дээр шинжилсэн болон өөрчилсөн байгууламжийг ажилтнад хүлээж авахдаа үндэсний стандартын дагуу нэг бүрчлэг үснэгтээр шалгана. За энэ үндэсний стандарт гэж байгаа. За манад бол энэ төмөр замын автоматик тэл механикийн байгууламжийг ажилтнад оруулах ерөнхий шаардлага гэх тийм энэс 6277 2011 оны стандарт байна. За энэ стандартын авсрал дээр бол энэ одоо тохиол холбооны байгууламжийг хүлээж авах одоо энэ хамаарлын хүснэгтүүд байж байгаа. Тэгэхээр энэ хүснэгтийн дагуу шалгаж хүлээж авнаа гэсэн үг. За 6-гийн 4 хэрвээ тэтгэхийн байгууламжийг ээлж дараатаагаар ашиглалтанд оруулах бол дарааллын дагуу тухайн байгууламж тохирсон зурагчлалыг хариуцсан хэсгийн инженерт өгнө. Тэр ингээд ээлж дараатай одоо замын төлөвлөлтөөс шалтгаалаад ингээд за эхлээд одоо энэ замыг одоо хүлээлгэж өгнө. За тэгээд одоо нэг хэсэг хугацааны дараа, жилийн дараа, хагас жилийн дараа ч юм уу дараагийн замыг ингээд нэмж холбоно гэсэн тиймэрхүү төлөвлөгөөтэй дараалалтай ажил байх юм бол ангийн бичиг баримтын инженер тэр дарааллын дагуу одоо эсхийн инженерт тухайн одоо өргөтгөлийн схемүүдийг өгнө гэсэн үг. Зурагчлалын төвөөс ингээд нэг бөө схем ирчдэг. Тэгээ тэр дор нэрсээ бүгдийн шууд бас ингээд эсхийн инженерт ажил эхлэхэд нөхгүй гэсэн үг. Хийгдэх дарааллаар нь өгнө. Энийг бас ангийн бичиг баримтын инженерүүд, эсхийн инженерүүд анхаараарай. За 6-гийн 5
Байгууламжийг ашиглалтад хүлээн авахдаа за зурцлын баримт бичиг бодит байдалтай тохирч байгааг анхан шатны тулгалтыг тохиол холбооны ангийн техникийн баримт бичиг хариуцсан инженер нь ажил удирдагчтай хамтарч дараах дарааллын дагуу хийнэ. За энэ бас чухал шүү. Ашиглалтад байгууламжийг хүлээж авахдаа одоо өргөтгөлийн ажлыг одоо нэгсэндээ хүлээж авах та гэсэн үг те. Ангийн бичиг баримтын инженер ажил удирдагчтай хамтраад шалгалтуудыг хийнэ гэсэн үг. За ямар шалгалтуудыг хийхээр 6-гийн 5-ын 1 дээр өртөөний батлагдсан эсхэмжилсэн ерөнхий төлөлт буюу одоо нэг утас ба удирдах аппаратын нүүрний эсхэм нь бодит байдалтай тохирч байгааг хамгийн ихэнд тулгах нэ. За хоёрдугаарт өртөөний эсхэмжилсэн ерөнхий төлөлт ба хоёр утаст кабелийн сүлжээний схемийг хээрийн байгууламжийн бодит байдалтай ординаттай тохирч байгааг тулгана. За хээрийн байгууламжтай хоёр утаст кабелийн сүлжээ нэг утастуудыг тулгах нэ. За гуравдугаарт хамаарлын үснэгтийн дагуу сум, гэрлэн дохио замлын харилцан амралтыг шалгана. Хамаарлын үснэгтийн дагуу нэг бүрчлэн хамаарлуудыг шалгах юм байна. Гуравдугаарт. За дөрөвдүгээрт зарчмын схемийн элемент тус бүрийн ажиллагааг одоо үндэсний стандартын дагуу шалгана. Одоо нөгөө стандартын дагуу буюу хүлээж авах үснэгтийн дагуу схемийн ажиллагааг шалгана гэсэн. За 5 дугаарт угсралтын схемийг шалгахдаа контакт тус бүр дээрх утасны тоог за схемд тусагдсантай харьцуулж мөн схемд заагдсны дагуу ирлээ блок болон бусад элементүүдийн маяг норм хэмжээ тохирч байгааг тус тус шалгана. Тоолж шалгах нэ монтажны схемийг шалгахдаа одоо контакт тус бүр дээрх одоо нэг утасны тоон схем дээрх тоотой тохирч байна уу гэдгийг шалгах нь. За 6 дугаарт байгууламжийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авч хүлээлт өгсөний дараа хамтарч акт үлдэж баталгаажуулна. Одоо нөгөө хүлээж авсан актыг одоо ингээ хамтарч үлднэ гэсэн бичгэнтэй инженер ажил удирдагчтай хамтарч үлдэх. За 6-гийн 6 ашиглалтад байгаа байгууламжийн техникийн баримт бичгийн тулгалтыг батгцсан зурмгийн дагуу хийнэ. Ашиглалтын байгууламжийг техникийн баримт бичгтээ батлагдсан одоо зурмгийн дагуу хийнэ. За үүнд за нэгдүгээрт өртөөний замын хөгжлийг удирдах аппаратын нүүрний байдал, өртөөний эсхэмжилсэн ерхий төлөлт ба хоёр утастай схемтэй нэг бүрчлэн тулгана. За ингээд нэг утаст за бүүлтний нүүр хоёр утастыг бол ингээд нэг бүрчлэн л тулгана гэсэн үг. Одоо тулгалт хийхтэй тий схем тулгалт хийхтэй. За хоёрдугаарт за ээлжил тулгалтаас хойш эсхэмжилсэн ерхий төлөлт ба хамаарлын үсэгтэд өөрчлөлт орсон эсхийг нэг бүрчлэн тулгана. За өмнөх тулгалтаас хойш одоо нэг утас хамаарлын үснэгтэд өөрчлөлт орсон эсхийг нэг бүрчлэн бас тулгах нэ. За 3 дугаарт ээлжилт тулгалтаас хойш зарчмын бол угсралтын эсхэнд өөрчлөлт орсон эсхийг тулгана. За 4 дугаарт хэрвээ ээлжилт тулгалтаас хойш өөрчлөлт орсон бол бодит угсралт нь угсралтын эсхэмтэй тохирч байгааг шалгана. За эсхэм тулгалт ихтэй ийм одоо зүйлсүүдийг шалгах юм байна. За 6-гийн 10-т техникийн баримт бичигт тулгалт хийгдсэн талаар 2% акт үлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. За тулгалтаар үл тохирол илэрвэл 1 сараас ихэхгүй хугацаанд арилгах талаар актанд тусгах нэ. За эсхийн тулгалт хийхдээ иймэрхүү акт үлдэх нэ. За энэ бол жишээ акт байна те. Ингээд хугацаатай. За тийм зүйлс хийсэн, тэрийг шинжилсэн. За тэгээд мөн одоо ийм схемүүдийг шинжилэн энэ өөрчлөлтүүдийг одоо тулгаж гэх юм ингээд акт үлдэх нь байна. За техникийн баримт бичгийг тулгах шалгалтаа за 6-гийн 11 дээр за энэ бас түрүүн ярьсан те. За дахиад ярив. За ашиглалтад хүлээн авах комиссийн шинээр батлагдсан болон өөрчлөлт хийх зөртөө зөвлөгийн байгууламжийг ашиглалтад хүлээн авах үед тэтгэхийн байгууламж ажиллах заавар нь бодит байдалтай тохирч байгаа эсэхийг тулгана. Зааврыг бас тулгах нэ. Бид нэг ингээд тулгалт хийхдээ за ингээд хүлээж авахтаа энэ зааврыг орох гээд байдаг. Энэ зааврыг бол зайлшгүй тулгана. За шалгалтын үр дүнг актаар бичиж тохиол холбооны анги болон өртөөний техникийн баримт бичигт хадгална. Тэгээд заавраа тулгаад мөн заавраа ингээд тулгасан тухайга акт үлдэж өртөөн дээрээ бас хадгалах нэ. За хэсгийн инженер болон тулгуур өртөөний удирдлага нь тэтгэхийн байгууламж ажиллах зааврыг ашиглаад байгаа байгууламжтай тохирч байгаа эсэхийг 3 жилд нэг удаа өртөөний байгууламжийн харилцан амар шалгах зурагт ажилдаа хамтруулан шалгаж акт тогтооно. За энийг хамтруулан болгож
шин тушаалаар өөрчилсөн. За өмнөх одоо заавар дээр бол тус тустай явж байсан юм. Аль аль нь заавал тулах хэрэгтэй гэдэг. Одоо бол ингээд одоо зурагт ажил байгаа те. Өртөөний хамаар шалгах гэдэг өртөөний сум дохио замлын харилцан хамаарлыг шалгах гэдэг одоо бидний нөгөө жилийн зурагт ажилд орсон зураг байгаа. За түүнийхээ түүнтэйгээ уялдуулаад ингээд 3 жил тутамд тулгаад явах нэ. За 6-гийн 13. Тэтгэгийн байгууламж өөрчлөлт шинжилт сайжруулалт хийхдээ өмнө зааврыг шинжилж батлуулна. Одоо бол заавар дээр нэмэлт өөрчлөлт байхгүй гэж ярьсан тийм. Өөрчлөлт хийх болгондоо зааварт өөрчлөлт орох шаардлагатай бол зааврыг зайлшгүй шинжилж батлуулнаа. За 6-гийн 14. Гармын тохиолдлын байгууламж ашиглалт орон нутгийн заавар нь ашиглалтад байгаа байгууламжтай тохирч байгаа эсхийг хэсгийн инженер, замын ангийн инженертэй хамтарч 3 жилд нэг удаа мөн шалгах нэ. Зурагт ажилтайгаа уялдуулж шалгана. Тэгэхээр ерөөсө зурагт ажиллаараа энэхүү одоо нөгөө заавруудаа пүүлт ашиглах заавар, гармын заавруудаа ингээд тухайн одоо замын анги юм өртөөний ажилчтай хамтарч ингээд шалгажаагт үлднэ гэсэн үг. За энийг бас орхитуулах гэдэг. Энийг бол зурагт ажиллаараа тогтмол хийх шаардлагатай шүү. За зааврууд бол одоо ийм зааврууд байгаа тий. За энэ бол өртөөний одоо пүүлт ашиглах заавар байна бидний ярьдгаар. За гармын заавар байна. За техник үйлчлэгээний газрын зам хамгаалтын пүүлтийг ашиглах заавар гэдэг ингээд ийм 3 төрлийн заавар байгаа шүү. За эдрийг бол ингээд зурагт ажиллаараа ингээд 3 жил тутамдаа одоо ингээд тулгаад явах нэ. За 7 дугаар бүлэг техникийн баримт бичгийн хадгалалт. За 7-7 дээр зарчмын болон өсрэлтийн схем нь. За 1-р чагсаалтын дагуу зургийн дугаартай байна. За энэ түрүү ярьсан те. За 2-р хариалагдах хувийн дардстай байна. За нүүрэн дээрээ ашиглалтын хөв юм уу, хяналтын хөв юм уу, албаны хөв юм уу гэдгийг илэрхийлсэн тамгатай байна. За 3-р ашиглалтад байгаа төхөөрөмжтэй тохирч байгааг тэмдэглэсэн дардстай байна. За 4-р бусад хувьдтай тохирч байгааг тэмдэглэсэн дардстай байна. За хяналтын хувь дээр бол ийм дардсайх нь шүү дээ. Одоо эсгэн болгоно л дардстай байх хэвээр. Одоо дардсгүй эсгэн бол нэг гэсэндээ бараг амьгүй эсгэн л гэсэн үг. Тэгэхээр дардсаа дарж баталгаажуулж тулгаад одоо ингэсэн эсгэн бол нэг гэсэндээ амтай буюу ашиглахад бүрэн бэлэн тийм эсгэн гэж ойлгож болно. За тэгээ хяналтын хувь дээр ангийн хяналтын хувь дээр бол албаны хувьтай тулгасан тамга. За ашиглалтын хувьтай тулгасан тамгууд байх нь. За ашиглалтын хувь дээр буюу өртөө зөвлөлөг дээр байгаа одоо схемүүд дээр хяналтын хувьтай тулгасан тамга, ашиглалтад байгаа байгууламжтай тохирч байна гэсэн тамгууд зайлшгүй байна. Энэ бол зайлшгүй биш. Схем шинжилээд очдог. Тэгээ ерөөсөө шууд тэгээд гавцсандаа хийчдэг. Тэгээ нөгөө схем нь ямар нэгэн тамга байхгүй. Ийм зүйл бол ерөөсөө хэрхэж байж болохгүй. За чичээс батлагдаж ирсэн схемийг авлаа. Тэр даруйда тэр шинжлэгдсэн өөрчлөлтүүдийг тулгаж шалгаад бодит байдалтайгаа тохирчих юм бол өөрийн тамгыг зайлшгүй тэр дорн дарнаа. Сичээсийн тулгалтын одоо хуваар болоогүй байсан ч гэсэн шинээр ирсэн схемдэр бол тамгаа зайлшгүй дарах шаардлагатай. Тулгаад дарна. Ингэж схемийг ашиглах боломжтой болно л гэсэн. За хяналтын хувьтай мөн тулгасан тамгаа дарна. Одоо сичээс гэсэн шаардлага тавих нь шүү. За ангийн бичгийн дээрт. За хяналтын хувьд чи авсан биз дээ. Гэт ингээ хоёлаа тулгаж хараад ингээ хяналтын хувьтай тулгаж тохирчих юм бол шинээр ирсэн схемээ тэр даруйд нь хяналтын хувьтай тохирч байна гэсэн тамгаа дараад мөн гарын хэсгээ зурах нэ. Хизээ тулгаж авсан тий. Он сар өдрөө тавиад гарын хэсгээ зурна. Энийг бас манайхаа орхидуулах гэдэг шүү. Энэ тент шинээр утсан схемүүд ингээд тамгахгүй нэг тийм амьгүй схем байгаад байдаг. Одоо л ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Схем авлаа, тэр дорн 8 орууллаа, тамга дарлаа. Тэгээд ашиглана л гэсэн. За 7-гийн 10 дээр за оруулах гарах гэрлэн тохионы ба гармын ирлээний шкафт зарчмын болон өсрэлтийн схемийн хувилсан хувийг байрлуулж болно. За хувилсан хувийг байрлуулж болно тэ. Энэ хувийг үжилсэн тулгалтаар тулгалт хийхгүй байж болох бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд шинжилгээ хувилж өгнө. За энийг бол тэгтээ яг газар дээр нь байгаа механикч, шинжээчдүүд л
одоо яг биетэн хариуцна гэсэн үг шүү дээ. Хувлаад хуулбар үнэн гэж гар үсэг зураад одоо тухайн гарам дээр юм эвэрлэн шиг одоо байрлуулна л гэсэн үг. За тэгээд үйлчлсэн тулгалтаараа бол ингээд тулахгүй байж болно. Үндсэн хууль тулгана гэсэн үг шүү. Тэгээ өөрчлөлт ороогүй бол нэгсэндээ тэгээд тэр чигээрээ байж гэнэ л гэсэн үг. А өөрчлөлт орох юм бол мэдээж одоо шинээр хувлаад дахиад хуулбар үнэн гэл тавина л гэсэн үг. За 7-11 дээр хэсгийн болон шугамын инженер ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд техникийн баримт бичгийг жагсаалтын дагуу хүлээлгэж өгнө. Энэ бол ойлгомжтой тий. Энийг бас үлдээх гээд хэдэж шүү. Ажил хүлээлгэхдээ зайлшгүй ингээд схемүүдэд хүлээлцэх нэ. Хүлээлгээ өгсөн хүлээн авсан тухай актыг хоёр өгүүлдэж нэг хөв нь хэсэг дээр нөгөө хөв нь ангийн бичвэрмтийн инженерийн архивт хадгалагдана. Энэ актыг дараагийн акт үлдэх хүртэл хадгална. Ямар ч л байсан дараагийн одоо инженер солигдох хүртэл энэ хүү акт хадгалагдаад явна л гэсэн. За 7-12 дээр техникийн баримт бичгийг шинжилсэн тохиолдолд солигдсон ашиглалтын хувийг устгаж солигдсон хяналтын хувийг ангийн бичвэрмтийн архивт хадгална. Ерөөсөө ангийн бичвэрмтийн архивт л хадгална. За 7-13 архивын баримт бичгүүд нь за энэ тухайн өртөөнийхөө юм хаягтай хавцтай байх нь тий. За хавцтай юм хаягтай хавцанд байх нь. За тэгээд тэтгэхийн байгууламжийг бүтнээр нь шинжлэх үед солигдсон байгууламжийн техникийн баримт бичгийн хяналтын хувийг архивд шилжүүлж бусад хувийг устгаж болно. За хүлээлцэх акт маань энэ ингээ бүтнээрээ хийж чинь тий загвар нь. За энэ хүү одоо нөгөө зааврын буюу номын хамгийн ард хавсралт 4 дээр энэ загвар байгаа шүү. За энэ дээр ажлын байрны нэр буюу одоо механик цолигчвол тэр өртөө тий. Тэгээ альбом тушаалаа бичнэ. За эсвэл хичээс. За ингээд эсвэл бичвэрийн инженер гэдэг ингээд схемийн жагсаалтууд. За тэгээд нэмэлт тайлбар хүлээн авсан хүлээлт өгсөн ингээд комиссийн гишүүд дээр мэдээж ингээд одоо нөгөө хичээцээ юм уу шенс ингээд ахлаад явна гэсэн. За механикч шугамын инженерийн эсэгт дараах техникийн баримт бичиг хадгалагдана. За энийг бас маш сайн тогтоогоод ингээд байнга энийг бол тулгаад авч байгаарай. За ийм схемүүд л одоо механикч шугамын хэсгийн инженерийн эсэгт одоо өртөө зөвлөг дээр ийм баримт бичиг хадгална гэсэн үг. За нэгдүгээрт за өртөөний схемчилсан ерөнхий төлөвлөлтийн схем буюу нэг хүчтэй схем. За хоёрт сум дохио замлын харилцан хамаарлын үсэгт. За гуравт өртөөний хоёр хүчтэй схем. За дөрөвт удирдах аппаратын схемүүд. За тавд зарчмын схемүүд. За 6-д угсралтын схемүүд. За 7-дугаар тэтгэхийн байгууламжийн цахилгаан хангамжийн схем. За энэ тэжээлийн зогсоорын схемүүд гэсэн үг те шийдвэрийн схем гэх юм. За 8-дугаарт тэтгэхийн холбоо тооцоолон бодох техникийн тоног төхөөрөмжийн байршил болон өрөөнүүдийн байршлыг харуулсан схем. За энэ нөгөө постн төхөөрөмж барилтын схем байна те. За 9-дугаарт сум дохио тэжээлийн болон эрлээний трансформаторуудын кабелийн сүлжээ, өртөө болон хоорондын занд байрлаж байгаа бусад хээрийн байгууламжуудын схем. За кабелийн гүйцэтгэлийн дэвсгэр зураг, кабелийн судасны тоо, кабелийн болон муфтны маркийг харуулсан схем. За нөгөө муфтны схемүүд тэр ч одоо яг өртөө зөвлөлт дээр байх хэрэгтэй тий. За 11-т нь ашиглагдаж байгаа зам төмөрлөхийн нормал. За зам төмөрлөхийн нормалууд зайлшгүй байж ах хэрэгтэй. За манай өртөөний зам төмөрлөхийн нормал бол энэ шүүгээд бэлэн шууд ингээд байж ах хэрэгтэй гэсэн. За 12 дээр өртөөний тэтгэхийн байгууламжийг ашиглах заавар. За энэ бол ойлгомжтой тий. Заавар мөн гармын заавар, техник үйлчлэгээний газрын зааврууд байх хэрэгтэй. За 13-т нь тэтгэхээ ба холбооны агаарын шугам болон шилэн кабелийн тараас шонгийн дугаар, шилэн кабелийн муфтны байрал дугаарлалтыг харуулсан схем байх хэрэгтэй. За энийг байна уугүй бас бүгдээр одоо шалгах шаардлагатай байна тий. За 14 дээр гэрлэн дохио, сум болон гармын цахилгаан шилжүүлэгч, трансформатор, замын харьцаг, кабелийн муфтуудын угсралтын схемүүд. За муфтны схемийг бол A4 форматаар тэмдэглэж хадгалах нэ. За муфтны схемүүд зайлшгүй байх ёстой гэж байна те. За 15 дээр хэрлээ блокуудын альбом. За энэ бол бас зайлшгүй байх ёстой юм биш.
одоо гинт одоо юм харах шаардлага гардаг, ирэлтийн хаяг харах шаардлага гардаг. Тэгэхээр энэ альбом бол зайлшгүй байх шаардлагатай, бүр зайлшгүй. Тэгэхээр байхгүй бол одоо энийг хичээлсүүдээс манай механикууд нэхэд ингээд аваарай. За 16 дээр байгууламжийн газардуулах хэмжсэн акт бас зайлшгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр энийг өртөө зөвлөхийн механикчууд акт үйлдэлээ тэр дорнд хадгалаад ингээд байж хэвээр байна тий. За 17 дээр төрөл бүрийн хамаарал шалгасан актууд. За танай өртөө зөвлөлттэй холбоотой хамаар шалгасан актууд нэг хүн зайлшгүй тухайн өртөө зөвлөлтөөр механикчд ингээд байж хэвээр байна. За кабелийн пассворд. За кабелийн пассворд өртөө зөвлөлтөөрөө байх хэвээр. За тэгэхээр энэ бол ингээд замын даргын баталсан тушаалаар ингээд цаагдсан байгаа учраас эдгээр 18 зүйлс тухайн өртөө зөвлөлт дээр зайлшгүй байх ёстой шүү. За энийг ч гэсэн манай шижээсүүд ангийн удирдлагууд ишара 2 норматив хийхдээ ингээд шалгаад харахад бол ингээд бэлийн юм жагсаалт байжээ те. За 7-гийн 15 дээр тохиол холбооны ангид дараах техникийн баримт бичиг хадгалагдана гэж те. За үүнд юу гэх юм бэ гэхээр 7-гийн 15-ын 1 7-гийн 15-ын 1-ээс 7 7-гийн 14-ийн 1-ээс 7 за тэгээд 10 1-ээс 13-т заагдсан техникийн баримт бичгүүд гэж байна те. 1-ээс 13 тэгэхээр нөгөө бүх схемүүд байна те. Заавар схемүүд байна. За 7-гийн 15-ын 2 дээр байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай ажлын комиссийн акт. За хүлээн авсан комиссийн актууд мөн за энэ ангид байх нэ, ангийн бичвэрт инженерт байх нь. За 3-т за тэтгэхийн хээрийн байгууламж болон тусгаарлах уулзууруудын овор хэмжээг шалгасан акт. За овор шалгасан акт ангийн бичвэрт инженерт байна уугүй юу гэдгийг бас бүгдээр одоо эргэн харах нэ. Ангийн бичвэрт инженерт овор шалгасан акт байх ёстой. За энийг бас манай шижээ цанаар сонсч байвал бас шалгах юм байна те. За 4-т нь барилга өгсрэлтийн үед хийгдсэн далд ажлын акт. За далд ажлын актууд мөн ангийн бичиг баримт инженерт ангийн бичиг баримтад хадгалагдах нэ. За 5-т нь техникийн нөхцөл болон зурцлыг өөрчилж нэг маягийн бус схемийн шийдлийг хэрэглэхийг зөвшөөрсөн баримтын хуулбар. За энэ мөн хадгалагдах нь. За 6-т нь цахилгаан төлрүүлэлтийн пост болон гэрлэн тохиол төлрүүлэлтэд холбогдсон суман шилжүүлэх, суйрлуулах газар сонголтын комиссийн акт. За комиссийн актууд мөн байх нь. За байгууламжийг ашиглаад хүлээлгэж өгөхөөс өмнө тэтгэхийн байгууламж түүнийг байрлуулсан байрны газар дуулгын гүйцэтгэлийн болон кабелуудад хэмжилт хийсэн акт мөн байх нь. За кабелийн пассворд бас байх нь. За байгууламжийг ашиглаад хүлээлгэж өгөх, өөрчлөлт оруулах үед хамаарлыг шалгасан тухай акт байх юм байна. За 10-т нь байгууламжийг ашиглаад оруулах тухай Улаанбаатар төмөн замын удирдлагын тушаал шийдвэрийн хуулбар зэрэг байх нэ. За ийм 10 зүйл бол тохиол холбооны ангид байх нь. За ангид гэдэг нь за зөвхөн ангийн бичиг баримтын инженерийг бас хэлэхгүй байгаа шүү. Тэгэхээр ангид гэхээр бичиг баримтын инженерт байх ёстой зүйлс нь байна. За шижээцээд хадгалагдана. За мөн шалган турших тасгуудад байх ёстой зүйлс нь байна гэж ойлгох нь шүү. За 8 дугаар бүлэг. За тэтгэхийн байгууламж агшлах заавар боловсруулах аргачлал. За 8 дугаар бүлэг дээр бол одоо нөгөө заавруудыг 3 төрлийн заавар ба тий. Бүртөө зөвлөлийн заавар, гармын заавар, техник үйлчлэгийн газрын битогийн заавар гэдэг. Энэхүү заавруудыг ямар одоо бүлэгтэйгээр хэрхэн боловсруулах юм бэ гэдэг аргачлал 8 дугаар бүлэгт байгаа. За тэгээ энэхүү бүлэгтээ болохоор зааврууд нь ямар одоо дотроо дэд бүлгүүдтэй байх вэ гэдэг бүр нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр заавар боловсруулахдаа ерөөсөө л энэ дарааллын дагуу боловсруулна л гэсэн үг. Одоо заавар дээр одоо жишээ нь нэгдүгээр бүлэг нь бол ерөөсөө байгууламжийн тухай ерөнхий ойлголттой байх нь. Хоёрдугаар бүлэг нь удирдах аппаратын буюу пультэн дээрх индикац товроонуудын тайлбарууд байх нь. За 3 дугаар бүлэг нь бол галт тэрэгний бас илгээний хөдөлгөөнийг зохицуулахад тэтгэхийн байгууламж хэрхэн ашиглах вэ гэдэг талаар байх нь. За 4 тэтгэхийн байгууламж гэмтэлтэй үед хэрхэн ажиллах тухай байх нь. За 5-д тэтгэхийн байгууламжид тавих хяналт буюу одоо үүн дээр одоо нөгөө өртөөний жижүүр пүүлтэндээ ямар хяналт тавих юм ч гэх юм уу иймэрхүү заалтууд ордог. За 6 дугаар бүлэгт байгууламжийн хэвийн ажлыг хангахад холбогдох албатай ажилтнуудын хүлээх үүрэг гээд
заалт байдаг. За энэ дээр бол одоо нөгөө тээвэр зохион байгуулалтын албаны буюу өртөөний айлчилчаад ямар үүрэгтэй юм, замын албаны айлчилчаад ямар үүрэгтэй юм, за холбооны албаны айлчилчаад ямар үүрэгтэй юм, за эрчим хүчний албаны айлчилчаад ямар үүрэгтэй юм гэх зэрэг нөгөө албатуудаар нь ингээ үүргүүдийг хуваарлцсан байгаа. За тэгээ энэ 8-1-ийн одоо тухай бүр дотроо бас дэд бүлгүүд нь ингээд байж байгаа. За та бүгд одоо энэ нөгөө заавраа ингээ уншаад харах юм бол бүр дэлгэрэнгүй байгаа шүү. Тэгэхээр яг үүний дагуу заавруудаа боловсруулах гэсэн үг. За гармын заавар дээр бол онцлог байгаа. Гармын зааврыг ангийн инженер болон замын ангийн одоо нөгөө гүүр хоолой инженертэй хамтарч боловсруулдаг. Тэгэхээр 8-6 дээр бүр ингээд заагаад өгсөн байгаа. Тохиол холбооны ангийн инженер нь одоо энэ бүлгүүдийг боловсруулнаа. За замын ангийн инженер нь энэ бүлгүүдийг боловсруулна. За хамтраад одоо энэ 8-5-1 заасан бүлгийг боловсруулна гэдэг ингээд байж байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг ч гэсэн манай ангийн бичгийн онтын инженерүүд, хэсгийн инженерүүдийн нөгөө замын ангийн гүүр хоолой инженертэй шаардлага тавиад тухайн заавруудаа ингээд боловсруулаад тэгээ ангаар нь хянуулуулад замын ангаар нь хянуулуулад авнаа гэсэн үг. За ингээ ерөнхий зааврын бүлгүүд маань бол боллоо. За тэгээ хавсралт дээр одоо ингээд үндсэн бичлэгийн өснөгтийн загвар ба хэмжээг зааж өгсөн байгаа. Үндсэн бичлэгийн өснөгт буюу одоо нөгөө нүүрний өснөгт нь тий. За нүүрний өснөгт бол одоо өмнөх одоо юунаас заавар дээр хөлбраас бол жоохон өөрчлөгдсөн байгаа шүү. Бага зэрэг өөрчлөгдсөн. За стандартын дагуу мэдээж одоо зүүн гар талаас одоо энэ хөснөгт маань 20 мм-ийн зайтай. За бусад талаас 5 мм-ийн ингээд зайтай байх нь. За тэгээ үндсэн одоо нөгөө нүүрний хөснөгт маань одоо ийм хэмжээтэй байна те. Хэмжээнүүдийн бүр тодорхой заагаад өгсөн. Одоо яг энэ хэмжээсийн дагуу зурна гэсэн үг. За үүн дээр бол ингээд баталсан, зөвшөөрсөн, хянсан, шалгасан, зурсан хүмүүс нэрс орж гарын үсгээ зураад за хизээ одоо зурсан, шалгасан, хянсан гэдэг огноогоо зурх нь. За энэ хэсэгт бол схемийн нэр байна. За схемийн өмнөх бол загвар дээр бол энд нөгөө схемийн нөгөө дугаар байдаг байсан бол шифр дугаар байдаг гэсэн бол одоо энд схемийн нэр орж ирсэн байна. За схемийн зургийн шифр бол одоо энд орж ирж байна те. За энэ хэсэгт бол өртөө зөвлөгийн нэрээ схемийн төрөлтөөгөө тохиолдолд хориглолын схем юм уу? Тэ микропроцессорын төвлөрөлтийн схем юм уу гэдэг одоо схемийн төрлөө бичнэ гэсэн. За төсөл боловсруулсан байгууллагын нэрийг энэ баруун доод болонд орж байна. Энэ дээр бол мэдээж ангиуд одоо шижээсүүд боловсруулж байгаа бол тохиол холбооны одоо анги, тэдгээр анги гэл ангийнхаа нэрийг бичнэ гэсэн. За энд огноогоо очиж байна те ойлгомжтой. За хуудасны дугаар гэж энэ нүүрний үндсэн бичлэгийн хуудас учраас мэдээж нэгдүгээр хуудастай 1. За бүх хуудасаа энд оруулж ирж байна. За зургийн одоо төрөл байна те энд одоо нөгөө ажлын зураг юм уу, гүйцэтгэлийн зураг юм уу гэдгийг энд бичнэ гэсэн. За энд бол хувилбараа ачихнэ. За тэгээд одоо энд бол яг ингээд зургийн талбай байх нь. За энэ зургийн талбай дээр одоо нүүрний өснөгтдөр мэдээж одоо нөгөө схемийнхаа зургийнхаа нэрийг л өчсөн шүү дээ тий. Нэрийг өчнө л гэсэн. Одоо тэгээд энд нөгөө тайлбар хэсэг байж байна тий. Тайлбар хэсэг. Одоо яагаад энэ схемийг шинжлэх болсон тухайга одоо нөгөө тайлбар хийчихнэ гэсэн. Тэгээд үндслэлийн өчнө. За энэ зүүн талын энэ одоо энд бас нэг зайлшгүй байх хэрэгтэй хэсэг орж ирсэн байгаа ш. Нэмэлтээр зүүн талд энэ босоогоор цахим систем дэх файлын байрлал, файлын нэрийг оруулж өгөх шаардлагатай. За тухайн схемийг одоо энэ бүх схемийг л одоо гараар зурж байгаа схем гэж бол байхгүй. Одоо угаасаа бүгд компьютер дээр зурж байгаа. За одоо бол визо дээр зурж байгаа, компьютер дээр зурж байгаа. Тэгэхээр тухайн компьютер дээр энэхүү схемийг хэвлэсэн фолдер маань яг хаана байгаа юм бэ? Ямар нэртэй байгаа юм гэдгийг энд зааж өгнө. За энийг бол автоматар хийдэг байгаа шүү. Автоматар. За тэгэхээр мэдээж схемийг хамгийн эцсийн хувилбарыг хэвлэх улсууд бол ангийн бичгийн баримтын инженерүүд. Тэгэхээр ангийн бичгийн баримтын инженерүүд одоо үүн дээрээ тухайн фолдероо зааж өгнө гэсэн. Дараа нь одоо энэ юунд хэрэгтэй юм гэхээр өмнө нас гарсан те зурслын байгууллагад цахим файлыг ингээд өгөхөд батлагдсан схемээ харж агаад энэ файлын нэр байрлал нь ингээд байж ах юм бол тухайн файлын нэр байрлалаараа
одоо он сар өдрөөр тарж ил тэр файлаа ингээ өгөхөд асуудалгүй. Эргээд олоход дараа нөгөө инженерүүд солигдоход энэ схем маань хаана байгаа гэлээ гэд ингээд олдохгүй их зүйлгүй учраас энэ байрлал хаягийг зааж өгсөн шүү. Энэ бол автоматар хийгдчих учраас нэг асуудалтай зүйл бол биш. За мөн автоматар хийгддэг зүйл юу юм бэ гэхээр одоо энэ хуудасны дугаарууд байна. Энийг бол автоматар хийж өгч болно. За одоо жишээ юм бүсэгтэй те. За энэ бол одоо ингээд яг сайн яадаг. Одоо энд нөгөө цахим хаяг нэ шүү дээ. Дээд хэсгэн дээр ингээд баримт бичиг гэдэг схем гэдэг ийм фолдеруудтай. Одоо нэр нь одоо энэ байна те. PVCK. Тэгээд A3 хэмжээг 11 гэсэн ийм нэртэй юм бизо файл байна. Тэ одоо энэ ингээ харагдчих шүү дээ. Одоо тэгэхээр энэ схем бол за файл нь энд байгаа юм байна гэл эндээс бол ингээ шууд харчихж байгаа байхгүй. За энд бол схемийнхаа нэрийг бичсэн байна. За тайлбар дээр одоо ингээд маш дэлгэрэнгүй утсан байна. Тэ энэ бол маш зөв. За ингээд техник эзэн сүнсний хурлын шийдвэрийн дагуу Дегагийн хуучин удирдлагын самбарыг хураан авч шинэ Дегагаар томилох үйлчлэлийг тусгаваа. За ингээд шийдвэрийг ингээд өөрчлөлтийг тусгав. За ийм өөрчлөлтийг тусгав. За ингээд тайлбар бичих нь бол маш зөв шүү. За ингээд хүмүүсийн нэрс байна. За ингээд энд бол схемийн нэр байна. За булгатай зөвлөг байна. За тохиолдолд хориглолын байгууламжийн төрлийн схем юм байна. За схемийн шифр нь ингээд байж байна тийм шифр байж байна. За тэгээд тохиолдолны 2 дугаар анги. За гүйцэтгэлийн зураг юм байна. Гүйцэтгэлийн зураг учраас хөлбөр нь 2-0 болсон байна. Хэрвээ ажлын зураг бол эн чинь 1-0 ч юм уу 1-1 ч юм уу ингээд явж байгаа тийм. За тэгээ огноон дээр огноогоо оруулсан хуудас дээр энэ автоматар дугаалсан хуудас байна. Нийт 3 хуудастай схемийн 1-р хуудас гэж одоо автоматар дугаалж өгсөн байна. За бүх хуудасаа мөн автоматар ингээд 3 хуудас гэж гаргаж ирсэн байна. За энэ бол зарчмын богцолтой схемийн дагвар бичлэгийн өсөлтийн загвар буюу одоо бидний ярьдаг нөгөө арын өсөлт. За мэдээж зүүн талаасаа 20 бусад талаасаа 5 мм ингээд зай авсан байх хэвээр. За энд хувилбар байх хэвээр. За хүснэгтийн хэмжээсүүд ингээд байж байна. За зарчмын схем дээр энэ заавар дээр ямар өөрчлөлт орж ирсэн гэхээр за өмнө нь бол хуучин зарчмын схемийг хуудас болгон дээр ингээд шатсан хяндаг байсан. Албан нийтдээ хариуцсан ахлах инженер хяндаг байсан бол одоо энэ шин тушаалаар за шичээс зурж боловсруулна те. За тэгээд ангийн шичээцээ хянаад шалгаад за тэгээ ангийн удирдлага хянана. Хуудас болгоныг ангийн удирдлага хянана. За үүн дээр бол зам шичээ юм уу? Шичээгээ байна те. Аль хэцээгийн чиглэлийн үнх нь байна. Тэр хүн нь ороод өвчнө гэсэн. Аль нь ч байж болно. За мөн хуучин заавар дээр 13 дээр ерөөхдөө дандаа л ангийн ерөнхий инженер хянана гэж байдаг байсан бол одоо бол тийм зүйл байхгүй. За түүнээс биш нөгөө ашиглалтаар үзсэн орлогч даргатай болсон. За тэгээд одоо ашиглалтаар үзсэн орлогч дарга юм уу ерөнхий инженер аль нь одоо хянах боломжтой байна. Тэр боломжтой хүн хянаал явчихна гэсэн үг. За тэгээд энд өртөө зөвлөг гармын нэрээ бичнэ. Яг хүснэгтийнхаа дээдлэлт. За тэгээд энэ зургийн шипер гэдэг одоо энэ шипер орсон том хүснэгтнийхаа яг харалдаа дээдлэлт тухайн хуудас дахь схемийн дэд нэрийг бичнэ. За монтажны схем бол одоо энэ дээр бол зүгээр юугаал бичсэн шүү дээ. Тэд түрийг нэ гэл. Зарчмын схем бол одоо яг тэрний схемийн хэсэг гэж бичсэн гэсэн үг. За энд одоо хуудсыг автоматар дугаарласан хэсэг байж байна те. Нийт 18 хуудастайгийн 2 дахь хуудас нь байна. Энийг бол автоматар хийж болдог байх шүү. За энд ингээд жишээ байж байна те. За ингээд яг саяны ярьсны дагуу одоо хийх юм бол иймэрхүү байдал дараа хэсэгт гарч ирэх нэ. За энэ ажлын талбар дээрх одоо үсгийн фонд нь бүх хүчээр нь арай л фондоор бичих хэвээр. Одоо энэ үсгийн фондууд бүгд арай л байна. За хүснэг доторх одоо энэ ийм хэмжээтэй байна гэдэг одоо хэмжээсүүд ингээд байж байна те. Хүснэгтийн дээдлийн тайлбарыг 10 хэсэг өндөртэй хийх юм байна. За зургийн талбайн голд бичих схемийн нэрийг гэдэг чи одоо нэг үндсэн бичлэгийн утас буюу нүүрэн дээрх схемийн нэрийг 48 өндөртэй. Одоо ингээд нэг бүрчлэн бүх өндөрүүдийг заагаад өгсөн байна те. Зургийн талбайд хэлхээний эрлээ болоог зэрэг төхөөрөмжийн нэр түүний байршлыг 10-аар
Одоо энэ байна те. Одоо чинь энд байж шүү дээ. Канаг Випэ гээд 27 дээр байгаа. Энэ хаягийг бол 10-ын өндөртэй энэ хоёуланг энэ. За энэ юг Эрлений энэ маркийг ч гэсэндээ 10-ын өндөртэй. За верхний нийчний клемний зэрэг холболтын хаягийг 8-аар байна. Холболтын хаягт бол одоо энэ бүх хаягууд орно те. Одоо энэ гал хамгаалагчийн 1 2 гэсэн хаягч орж байна. За энэ холболтын энэ клем 10-ийн 1 2 3 гэдэг энэ хаягууд байна. За Эрлений энэ нөгөө контактны дугаарууд ч гэсэн 8-аар хийгднэ. Энийг анхаараарай. Тэгэхгүй манайх энэ Эрлений контактны дугаар муугаар энэ юугаа 10-ын өндөртөө хийчихэд идэв шүү. Шууд нөгөө Эрлений нэрнээсээ копи пест хийж тавиал шууд өгчлөөл 10. Тэгэхгүй контактны дугаар клемний одоо энэ хаягуудыг 8-ын өндөртөө ихнэ. За ингээ хавсралт дээр одоо энэ бүх шипер юмнуудыг ингээ түрүүний адил ярьснаар ингээ заагаад өгсөн байж байгаа тий. За энд онцлог зүйл юу байх юм бэ гэхээр орчуулагдахгүй одоо бүх зүйлийг монгол хэлээр л бичнэ. Одоо хуучин бол ингээ орсоор нь схем дээрх юмнуудыг бичээд идэв байсан тий. Орсоос хуулсан тэр чигээр нь. Одоо тийм юм байхгүй. Ерөөсө бүгд монгол. Орчуулагдахгүй үгс байх юм бол тэрийг гадаад үгээр нь бичнэ л гэсэн үг. Одоо шинэ нэрлэний марк зарах ч юм уу байж болж байна тий. Англи нэртэй нэрлээ мэрлээ тавьж болно шүү дээ. Тэгэх юм бол тэгэл яг тэр англи заран л бичнэ л гэсэн үг. За одоо энэ шипер 3 хэсгээс бүрднэ гэж байна те. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр за би одоо за энэ зургийн шипер гэж байна те. Тэг 25 SCP 21 гэдэг. За уртлын энэ тэг хамгийн ихний хоёр цифр бол ангийн техникийн баримт бичгээр инженерийн одоо нөгөө шинжилсэн схемийн бүртгэлийн журнал дээрх тухайн оноос эхлээд ингээд дугаарлаж байгаа. 25 он гарлаа гэхэд шууд ингээд 1 2 гэл тухайн онд одоо хэд хэсэг юм бэ? Тэр дугаар гэсэн үг. За энд бол заавалчгүй 2 цифр гэхгүй хэрвээ схем 100 гараа явуучих юм бол одоо 100 идгээл биччихнэ л гэсэн үг шүү дээ, тэ. Ингээд явна. За дараагийн одоо хэсэгт бол дараагийн хэсэг буюу энэ 25 гэсэн ба энэ бол он тухайн схем зурагдаж гарсан оныг бол бичиж байгаа. За 3 дахь хэсэгт бол одоо SCB гэдэг юуны төрлийн схем юм те. Тэрийг бичиж байна. За хамгийн сүүлийн 4 дахь хэсэгт бол энэ SCB 21 гэдэг ялангуяа SCB 21 гэдэг бол схемийн жагсаалт дээрх дугаар шүү. Схемийн жагсаалт дээр нэг ингээд дугаар өгсөн бол энэ бол ерөнхийдөө схемийн жагсаалт шинжлэхдгээс нааш өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Схем шинжилээд ингээд явхад бол хамгийн уртлын одоо энэ хоёр л өөрчлөгдөд юм гэсэн үг шүү дээ. Он нь өөрчлөгдөж, он нь өөрчлөгдөд шинжилсэн дугаар нь бол мэдээж өөрчлөгдөнө. Ингээ өөрчлөгдөд юм. Энэ бол өөрчлөгдөхгүй. Схемийн жагсаалт өөрчлөгдөх юм бол өөрчлөгдөнө л гэж болно. Тэгэхээр энэ дугаарын өөрчлөлтийг хэн хариуцах вэ гэхээр сүүлийн хоёр хэсгийг ангийн бичгүүртэй дээр хариуцна. Схемийн жагсаалтын дугаар хизээ өөрчлөгдөх вэ гэхээр жагсаалт шинжлэх. За шинжлэх шалтгаан нь одоо юу вэ гэдгийг схемийн жагсаалт давхцах, схем тулгалт хийгээд өөр схем нэмэгдэж хасагдсан ч гэдэг юм. Эсвэл тухайн өртөө зөвлөлт өртгөл хийгдээд ингээд схем бүхэлдээ шинжлэгдсэн бол схем жагсаалт шинжлэгдэн. Тэр тохиолдолд энэ өөрчлөгдөн. Бусад үед бол өөрчлөгдөхгүй. Схем шинжлэхдэл чичээсүүд энэ уртлын дугааруудыг өөрчлөгдөн гэдгийг анхаараарай. Бичгийн дээрээс энийг бас харах шаардлагатай. За үсгийн фондууд ингээд байж байна те түрүү ярьсан юм байна. За энэ бол ингээд нөгөө номны чинь ингээд хамгийн ард ингээд хавсралтаар байж байгаа шүү.